Эрдэнэс 5 толгой хувьцаат компанид өргөмжлөл стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн А620 хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1072 хувьцааг ам оруулж 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараах ажлыг амжилттай эхлүүлснээр олон нийт дүүссэн урт хугацааны хүлээлтийг эзэслэж итгэл үнэмшлийг баттгаж чадсан мөн засгийн газар ард түмэндээ газрын хэвлэлийн баялагын үр шимийг хүртээж айл өрх бүрийн амжиргааг дэмжсэн чухал шийдвэрийг хүлээн авч сайжруулсан шахмал түвшний үнийг 75% хөнгөлтийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр болсон та бүхний сэтгэл нөр их хөдөлмөрийг онцолж Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дээд шагнал лайк цом нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг олон улсныг баталваа. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо. За энэ хөрөслийг танаа хамтдаа хийж байна. За баярлалаа. За ингээд энэ хөр бас үндтэй манай дээд шагнал лайк цом та бүхэн гадуулж ийн. Тэгээд олонний та бүхэнд бас энэ бас амжилт хүсэж бас энэ хүч байгаа батламжлаа. Тэгээд баяр хүргэе. За баярлалаа. Эрдэнэс 5 толгой компанийнхаа нийт ажилтан уурхаачдынхаа зүгээс чин сэтгэлийн одоо халуун мэндийг хүргэе. За мөн баярлж талархаж байна. За энэ бол бидний нийгэмд хүлээсэн үүрэг. За үүргээ бол аль төвшөнд хийж байгаа гэдгийг нийгмийн барометр болсон сэтгүүл зүйн салбар, за сайтын холбоод тийм ээ энэ олон одоо нийгмийг одоо олон үзэхээс нь бодитоор харж чаддаг энэ хамт олонны үзүүлэлт бол бидний энэ баталгаа гэж би бас хувьдаа яг энэ мөчд бодож сууж байна. За ингээд та бүхэнд бас хамт олонд чинь өндөрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. За мөн бидний үйл ажиллагааг дэмжиж байнга хамтарч ажиллаж тусалдагт бас чин сэтгэлээс баярлсан талархснаа илэрхийлэхийг хүсэж байна. Сая энэ 2020 он бол Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 10 жилээ болсон. За хэдий энэ ковид гэдэг дэлхийн нийтээр тархсан энэ өвчин цар тахалтай холбоотойгоор одоо өргөн хэмжээнд зохион байгуулаагүй ч гэсэн за бидний бас хамтран ажиллагч та бүхний оролцоо бол чухал байсан гэдгийг бас бид олон удаагийнхаа мэдлэгээр бол илэрхийлсэн байгаа. Ингээд нийт гишүүн байгууллагуудаа, нийт сайтуудаа бас та бүхнээр дамжиж энэ талархлын үгийг дамжуулахыг хүсэж байна. За мөн нийт одоо танаа гишүүн байгууллага хамт олонд шинэ жилийн баярын мэндийг бол хүргэж байна. Шадар өрсөлдөөн хэрэглэгчний төлөө газар өргөмжлөл зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд дах шудраг бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулахын сацуу улс орны хэмжээнд нүүрлэж буй цар тахлын хүнд нөхцөлд байнгын бэлэн байдалд ажиллаж бараа бүтээгдэхүүн зохиомжтой хомсдол үнийн хөрөгдлийг хязгаарлаж шанал шалгалтыг тогтмол явуулан иргэдийн итгэлийг итгэж зүтгэлээр дааж иргэн мэдээлэх зарчмаар олон нийтийн захин сүлжээнд өргөн хандлттай бодит үр нөлөөлөлтөй ажилласныг онцолж Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дээд шагнал лайк цом нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг олгов. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо за ингээд та бүхний ажлыг олон нийт ард түмэн лайк мэн их өрөө гарна. Одоо үндэсний хамт олонны маань хүч 2021 онд бид нэр илүү сайн ажиллахын бас нэг урам түүчээ өгч гинэ гэж ойлгож байгаа. Тэгээд маш их баярлалаа. Олон мэдлэг ажиллана. За. Эрдэнэ төлөвлөлтөөр төрийн хүч үйлдвэрийн газарт өргөмжлөл шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жилээр зарласан 2020 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилтаа та бүхэн ард түмэнтэйгээ хуваалцсан төр засгаас танай хамт олонд хүлээлгсэн өндөр итгэл түүхэн шийдвэрийг нэр дэвтэйгээр хэрэгжүүлэхээ илэрхийлж эдийн засгийн хямрал нүрэлсэн энэ цаг үед нийт айл өрх зарим аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан усан хангамж хогны төлбөр болох 650 тэрбум төгрөгийг ашигасаа нөхөхөөр болсон танай хамт олонд Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дээд шагнал лайк цом нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг олгосныг баталваа. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо гэсэн хөрөмжлөлийг
Гатуулъя. За баярлалаа. Ингээд лайк цам юм. За ингээд та бүхэнд олон нийт хард иргэд лайк өгч байна. За их баярлалаа. Манай Эрдэнэ төлөвлөрийг сэтгүүлчдийн сайтын холбооноос ингэж шагнал өгсөнд бол их баярлж байна. 2020 он бол үндсэндээ Эрдэнэ төлөвлөрийн хувьд бол ажил үйлс хөдөлмөр өвтөлн бол ариун их хугацаатай өндөржил байсан. Түүхэндээ бол анх удаа 32.5 сая тонн хөдөр олборлоо. Хөрөнгө оруулалтыг анх удаа 700 гаруй тэрбум хөрөнгө оруулалтын ажил 20 онд хийлээ. Мөн одоо энэ ажлын байрыг хадгалах энэ цар тахлын эсрэг одоо нийгмийн одоо хариуцсан үүргээ бол одоо Эрдэнэ төлөвлөрийн хамт олон бол нийт төртөө бол биелүүлж ажиллаж байна. Тэгээд 21 онд бол бас мөн одоо 20 оныхоо хөгжүүлж байгаа энэ амжилтуудыг бол давуулан биелүүлэх одоо төв засгийн хүлээсэн үүргээ бол нийт төртөө бол биелүүлж ажиллах болно. За их баярлалаа. Тавталгаа төш боловсрол нууцтай компани өргөмжлөл шинжлэх ухаан инновац технологийн онолтод тулгуурлан тогтвортой хөгжлийн төлөө үзэл баримтлалт үйлчилсэн иргэн бүрийн эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй сайжруулсан чахмал түвшний үнийг засгийн газраас 75% бууруулсан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд дулаан үйлчлэгт дэм болж дотох амжиргаар лам болж бодит үрд нөлөөлөлтөд ажиллаж буй та бүхэнд түмэн олонны өмнөөс талархал илэрхийлж сэтгэлийн үүднээс Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дээд шагнал лайк зам нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг болгосныг батламж ба Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо гэсэн. Хадгалж болж байна. Бүгд манай холбооны дээд шагнал лайк зам хэрэглэгч олон нийслэлүүд та бүхэнд бас одоо түрүү бас лайк өгч нөө та бүхэнд баярлалаа. Эцгийн ажил яа хавхны Массан дэслэр дэмжиж бидний бас март гэж манай 1500 гаруй ажилтан апа агчийн сайжруулсан түвшин дээр ажиллаж байгаа. За энэ сайжруулсан түвшний олон ажилтан албан агчид болж орон гэж бас хөдөлмөртэй зүйл тариулах үйл ажиллагаа эхэндээ бол мэдээж энэ агарын бохирдол орны түвшээрээ банаарын ханган бүгд хэлчихсэн. Эргэлзээр болоос тайлбар олон төрлийн дэмжлэг маш чухал байсан юм бидний дэмжлэг байсан. Бидний авчрах үүсэл маш чухал юм гэдэг амханд бас баярлалаа. Сайн зөвхөн манай багт өшөө өшөө. Энэ жил бол өсөн жил бол агарын нөхцөл жил яасан бэ? Энэ жил бол хямдрал ийм хямдралтай тухайн дээр одноо гадна тайван шаардлага гэсэн зүйл шаа. Тэгж хөдөө үгээр өдөө болсон сайхан шийдвэр. Хөдөө орон нутгад бол яг нэг талтай мал ах угаа хайлаад байсан ч залж болно. Орон нутгад ажил үгээр төсөө чамд өгсөн. Цагаа болсон засгийн газар шийдвэрсэн. Баярлалаа. Экологийн цагдаагийн албанд өргөмжлөл шинжлэх ухаан инновац технологийн ололтод тулгуурлан тогтвортой хөгжлийн төлөө үзэл баримтлалт үндэслэн иргэн бүрийн экологийн боловсролыг дэвшлүүлэх хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаль энэ тэргуун төслийн хүрээнд ухуулах нөлөөлөл мэдээлэл сурталчилгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж олон нийтийн захим сүлжээнд өргөн хандлагатай бодит үр нөлөөлөлтөд ажилласныг онцолж Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дээд шагнал лайк зам нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг олгосныг баталваа. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо за энэ өргөмжлөлийг мөн лайк замыг танаа хамт олонд хатуулж байна. Та бүхний ажил амжилт хүсье. Сайтын хөгжлийн нэгдсэн холбоо мэдээллийн болон орон нутгийн 138 сайтыг хинээдээ нэгтгэсэн юм хамгийн том сүлжээ мэдээллийн манай сайтын 32 өдөртөх зөвлөлийн гишүүн буюу одоо 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч,
судлаачдын ийм шийдвэрээр нийтийн энэ жил 8 байгууллага тэнхүү одоо лайк цом одоо нийгмийн харилцагтай байгууллага зөвлөлийг олгож байгаа. Энэхүү байгууллага нэгт одоо танаа байгууллага шалгасан баяр хүргэж энэхүү шагналыг гардуулах одоо үүргийг төлөөлөн гүйцэтгэлээ. Та бүхэн ажил амжилттай. Тэгээд холбоон шагнал авсанд баяртай байна. Эхлэн цагтай холбоо 2020 онд энэ байгаль иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх, холбоон байгальтайгаа харьцах хамгаалах арга ухааны олох чиглэлийн ажлын өрөөнд бол байгалийн тэргүүнд төсөл боловсруулсан. Энэ ажлын өрөөнд бол модаа хайрлаа, цэнхэр алт усаа хэмнээ, хөдөө айлхтай хог буяараа эрдлээ улаа цэвэр, хогоор буу хорол, таны доолоо байгалыг хамгаална гэсэн олон аянгой зохиол байгуулсан. Тэрний үр дүнд бол гэмтэг зөрчил бол тодорхой хэмжээгээр буурсан, ирэх зүйн мэдлэг мэдээлэлтэйсэн ажлууд болсон. Дэргэд олон нийтийн дэмжигтэй ажил болсон гэж харж байгаа. Тэгээ энэ ажлыг бол бид нар дангаар хийгээгүй, иргэн аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төрийн бас байгууллагад бүгдэнтэй хамт зохион байгуулсан. Тэгээ баярлалаа та бүхэнд. Улаанбаатар цахилгаан дүүх сүлжээ Резерв буцаад компани өргөмжлөл эдийн засаг нийгмийн хөгжлийн тулгуур үндэсний аюулгүй байдлыг хангах суурь салбар болох эрчим хүчний талаар засгийн газраас гаргасан төр шийдвэрийн дагуу нийт айл өрх зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн энэ үед эрчим хүчний системийн өндөр ачааллын аливаа эрсдлээ сэргийлж нийслэлийн цахилгаан эрчим хүчийг шаардлагатай цэг бүр тасралтгүй найдвартай түгээн хангах үйлсийг түүчээлэн ажиллаж буй та бүхний зүтгэл хөдөлмөрийг онцолж Монголын үндэсний сайтын хөгжлийн холбооны дээд шагнал лайк цом нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжл олсны баталгаа Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо гэсэн. За. Баяр хүргэе. Цомын. Яа тийм цом. За. За улиран одож буй 2020 онд манай хамт олон нийтдээ нэг 427 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч байдаг. Тэгээд цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн найдвартай тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах үндсэн үүргээ амжилттай сайхан биелүүлсэн он байлаа. Ингээд Монголын сайтын нэгдсэн холбооны шилдэг 8-т манай хамт олоныг хөдөлмөр зүтгэлийг үнэлж шалгаруулсанд та бүхэндээ талархаж байна. За Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны гишүүн 138 сайт байдаг. За эдгээрийн төлөөлөл буюу удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч сэтгүүлч судлаач нарын саналаар нэр бүхий 8 байгууллагыг нийгмийн хариуцлагатай байгууллагаар тодорхойлсон байна. За үүний нэгээр манай халдвар төвчин судлалын үндэсний төвийг тодруулсан. За тэгээд би энэ өргөмжлөлийг бас уншиж танилцуулъя. Хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт тулгарч буй цав тахлын учруулж болцсошгүй аюул эрсдлийн өмнө хамгийн тэргуун инээнд сүрэн зогсож, иргэн бүрийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах өндөр үүрэг хариуцлагыг хорон бүрт үл умартан өдөр шөнийг үл ялган ажиллаж буй цагаан өмсгөлд сүүн сэтгэлд та бүхнээрээ бахархаж байна. Танай хамт олонний хичээл зүтгэлийн дүнд аимшигт халдвараас ангижирч, амьдралын итгэл найдвараар тэтгэгдэж буй нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дээд шагнал лайк цом нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөл олгосныг батламжлав. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо. За цом. За мөн Монголын үндэсний сайтын хөгжлийн холбооны дээд шагнал лайк цомыг. За та бүхэн бас гартуулъя. За тийм ард түмний дуу хоолой болон манай ингээд сайтын холбоо та бүхэндээ энэ талархлыг уламжилж байгаамаа. За маш их баярлалаа. За та бүхэн манай халдвар төвчин судлалын үндэсний төвийн эмч ажилчид нийт хамт олныг үнэлж одоо ийм чухал одоо цомоо бидэнд дурсгаж агаад бид бол маш их баярлж байна.
Тэгээ бидний өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын амжилт ирээдүйн одоо энэ дараагийн 21 оны одоо энэ ажил хоёр хоорондоо уялдаж ажиллаа гүйцээх болно. Тэгээд одоо өнгөрсөн хугацаанд сайн ажиллаж цаг хугацаа хоцсныхаа төлөө вакцинтай золгох цаг их ойртлоо. Тийм учраас дэлхийд одоо хүлээн зөвшөөрөгдсөн вакцин гаргахлаар бас энэ коронавирусын хүч суларч бидний ялалт амжилт цаг хугацааны хувьд бол ойртох болно. Эрүүл энхийг хүсье, баярлалаа. За та бүхний ажил өшөө илүү өндөр амжилтыг хүсье өрөөё. За их баярлалаа. За Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооноос нийгэмд хариуцлагатай нийгмийнхаа хариуцлагыг ухамсарлан амжилттай ажиллаж байгаа нэр бүхий 8 гишүүнийг тодруулан за энэхүү холбооны дээд шагналуулах лайк цом тэгээд нийгмийн хариуцлагатай байгууллага гэсэн энэ өргөмжлөлийг гардуулж өгж байгаа. Тэдгээр 8 байгууллагын нэгээр ичдийн орон төслийг бас сонгосон байгаа. За би та бүхэнд өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангах, хууль эрх зүйн хүрээнд хотын засгийн гэр хорооллын хүүхдүүдэд аюулгүй тав тухтай тоглох орчныг бий болгох, сурах, хөгжих, хүмүүжих, соёлжих нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгыг өөрчлөн эрхэн зөрчигдөж буй хүүхдийн төлөө нийгэмд шүгэл үлдээгчийн үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэж, ухуулга нөлөөлөл мэдээлэл сурталчилгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, олон нийтийн захим сүлжээнд өргөн хандлттай, бодит үр нөлөөлөлтөй ажилласан та бүхний гэгэн үүсийг онцолж, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дээд шагнал лайк цом нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөл олгосныг батламжлав. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо. За та бүхэнд Автомныхаа өмнөөс бид бүхэн ингээд лайк өгч байгаа. За энэ манай холбооны дээд чанар лайк. Яг ялангуяа яг их хамгаалалтын салбарт яг хамт хөгжлийн салбарт хийж байгаа ажлыг үнэлж энэ чиглэлээр шагналж байгаад бол маш их баяртай. Лондон төхөөрөмж байгууллага бол цаашид ч гэсэн ер нь бол яг хүүхд хамгаалах хөгжил тэр дундаа бас энэ асуудал төр ч гэсэн нэлээд байр суурьтайгаар ажиллах болон илүү шийдвэр гаргах шүлгээр бас нэлээд дуу хоолойгоо илэрхийлж ажиллахаар бол төлөвлөж байна. Тэгэхээр ямар ч улсын энэ шагналын өмнө хийсэн төслийг үнэлж дэмжиж цаашдаа илүү амжилттай ажиллаар илүү том хариуцлагатай ажиллаарай гэж хариуцлага хэлж өгч байгаа шагналын итгэлтэй байна. За та бүхний бие усны бүхий хүндрээ хэлсэн байна. Маш баярлалаа. Та бүхэн ч гэсэн маш том амжилттай хүсье. Тэгээ хэдийгээр нэг цадхалтай байгаа ч гэсэн бас бид нар бас айл болох нийгэм рүү бас зөв зөвлөх хийхийг хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр цаашаа ч гэсэн бас манай хөвлийн байгууллагууд ч гэсэн хүүхд хамгааллын салбар, хүүхд хөгжлийн салбарт бас дуу хоолойгоо тууштай хүргэж ажиллана гэж боддог.